Сүүлийн жилүүдэд мэргэжилтэд боловсон хүчнийг бэлтгэх асуудалд төр засгаас төлхөө анхаарч байгаа бөгөөд энэ төрлийн сургалт явуулж байгаа коллежүүдийн сургалтын орчин, сургалтын программыг сайжруулж, улмаар чадварлаг мэргэжилтэд боловсон хүчнийг бэлтгэн гаргахыг зорин ажиллаж байна. Үүний нэг жишээ бол тус сургууль нь 2013 оноос хойш Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ашигт малтмлын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төслийг хэрэгжүүлж байгаа явдал юм а. Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд тус сургуулийн мужаан, сантехник зэрэг мэргэжлийн ангиудын дадлагын газрыг тогтчуулах шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах замаар сургалтын орчин, сургалтын программыг сайжруулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжөөр хангахаас гадна багш сурагчдад гарын авлага болох ном тохиомлыг орчуулан сургалтанд ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна. 5 мэргэжлийн номнуудыг гаргасан байт. Мужаан, сантехник, засал чимэглэл, барилгын цахилгаан, барилгын техникч гэсэн юмнуудаар гарсан байна. Хичээл заах багш нарын нэг бичих заасны ажил бас нэлээд сайн хөнгөвчлөгдөж байгаа. Ер нь олчруудлаа л баг хүүхдүүдэд өгөхөд бол ерөөсөө багш нарын гар карт, дадлага ажлынхан даалгаврууд бэлэн байгаагаараа бас их давуу талтай байгаа. Мөн 2016 оны 9-р сараас эхлэн сантехник, халаалт, агааржуулалтын төхөөрөмжийн техникчийн урт хугацааны буюу 1.5 жилийн ангийг нээж нийтдээ 16 суралцагчийг элсүүлэн сургаж байгаа юм а. Тиймээс сургалтын чанарыг сайжруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэд боловсон хүчнийг бэлтгэн гаргах асуудалд илүү анхааран ажиллаж байгаа юм. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ашигт малтмлын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төслийг хэрэгжүүлж зөвлөхөөр Рубин Цилдер ажиллаж байгаа нь сургалтыг илүү үр дүнтэй болгоод зогсохгүй суралцагчдын сурах, багш ажилчдын ажиллах нөхцөл боломж илүү сайн болсныг багш сурагчид талархан ярьж байна. За гар багшны хувьд бол хөөхд бүр дээр одоо ийм чамдаан хайрцагтай багшнууд нийлүүлэгдсэн байна. Тэгээд тэр нь бол хөөхтүүд юм сурах боломжтой нөхцөл бол бүрдсэн гэж үзэж байна. Энэ зах дээрээс очиод 1000 төгрөгөөр хөрөө авах хэрэглэдэг, нөгөөдгөө чинь 7 хоног хэрэглээл эсвэл хуураа унцдаг. Тэгэхээр энэ хөрөөг хүүхдүүд л болох тэр яг сургалтын дээр ингээд одоо ингээд дөрөвт хичээлээ хэрэглээ явж байгаа хөрөөнүүд байгаа. Тэгээ айгүй сайн чанартай багшнууд байдаг учраас нэлээ сургалтаа явуулахад айгүй дөхөн болж байгаа. За энэ баг тоног төхөөрөмжүүд нь гэхтэл одоо энэ нэг хүүхдээр бүрэн одоо яг ажиллах боломжтой ийм багжууд орж ирсэн. За энэ багж орж ирсээр ямар ашиг тус өгöd байгаа юм бэ гэхээр хүүхдүүдийн маань ур чадвар нэмэгдэж байгаа юм. Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол олгож байгаа 91 коллеж үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний нэг нь Ховд хөгжил политехник коллеж юм а. Тус сургууль нийтдээ 130 гаруй багш ажиллагчдтай 1000 гаруй суралцагчдтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хөгжил политехник коллеж нь 27 мэргэжлэр үйл ажиллагаа явуулдгаас техникийн боловсрол олгох 6 мэргэжлэр, мэргэжлийн боловсрол олгох 13 мэргэжлэр, мэргэжлийн сургалт олгох 17 мэргэжлэр нийт 1002 суралцаж байна. Эдгээр суралцагчдын сурах нөхцөлийг илүү сайжруулах талаар аймаг орон нутгаас ч бодлохоор дэмжиж ажиллахаар төлөвлөж байна. За аймаг орны бодлогын үед бол хөгжил политехникийн коллеж одоо манай байр самны асуудал хүнд байгаа. Тэгээ оюутны байрны засвар 960 оюутны одоо шинээр байр барихаар одоо аймгийн засгийн өрийн хөтөлбөрт орсон. Өөр бас нэлээд олон бас мэргэжлийн боловсрол сургалттай холбоотой дэд хөтөлбөрүүдийг бол батлуулан одоо ажиллаж байна. Ийхүү аймаг орон нутгийн удирдлагууд болон мэргэжлийн зөвлөлийн гишүүд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэргэжлийн боловсрол сургалт төслийн үйл ажиллагааны хүрээнд тогтчуулагдсан дадлагын газрууд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж болон сургалтын орчин нөхцөлтөд танилцлаа. 1000 гаруй суралцагчдтай баруун бүс нутагта томоохонд тооцогдож байгаа тус сургуулийн үйл ажиллагаа сургалтын орчныг өнөөдрийнхөөс илүү сайжруулахад анхаарч ажиллахаар болж байгаа юм а. Энэ асуудал аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгагдсан учраас ирэх жилүүдэд шинэ дэвшил гарна гэж харж байна.